Надад хамгийн манай сайнаас даваад ирж санал болгох ёстой. Бид төр зарснаас өөрөө хувцас аюут гутлан хувцас амт өмсчдэг байсан. Одоо би хэдэн дөрөв цуглуулж байгаа дэргээ тэгэл том болтлоо цуглуулна да. Нэг хэсэгтээ тэрэг төрж яваа хэдэн дөрөв олж ирсэн. Ээж аваа аваад архивчтай минь мөнгө. Тэгээ би өөр газарнууд. Тэгээд нэг хуваараа гэртээ нэг гэрэг ашаанд нэг хаяг тавьчаал. Хаяа нэг ажил олдоод ичээл ажил олдохгүй тэгэл. Тэгээ сожин манай нөхөр бас хөтөлж л та. Согтуу тавина, тэгээд агсан тавина. Гэрийнхаа цонх монгойг хагална. Сургууль дээр ч гэсэн ирдэг шүү дээ. Энд дэр жагсан тавьдаг. Тэгэл танаа багш чинь ардын багш биш, төслийн багш гэл. Тэгээд зодоод энэ сургуулиасаа гарч энд сургуульд яваад гэр орноо тижээж байгаа мó гэж загнаагаар асан намайг. Тэгээ би манай энэ гудамжны хүмүүс нь шоолоо чи тэнэг мэнэг гэд завсарцсан тэгээ би багшаа би эргээ сургуульд орё гэж гуйсан. Тэгээ багш надад зөвшөөрс. Архийг бол устгаал хийчмаар юм шиг шүү дээ. Болдог бол. Уг нь яг архийг бол яг эмний журмаар уух хэвээр хүмүүс хэтрүүлж угаад байдаг байхгүй. Тэгэл хүмүүс нөгөө хэтрүүлж уухаар согтол агсан согтоо тавил. Дээж хоёрыг архиуж орч ирэнгүүт би уурлаад цухтаа гараад хам гой гүйсэн хугацаа цухтаа өмсөж гараад эмэг хөрөг бол юм. Скол энэ ч ирээд хамчтын манайчтай хамт. Хэдэн удаа тийм тохиолдол болчихсон? Зөндөө. Энэ сургууль байгааг бол одоо би гудамжны хүмүүс чиг тийм л байх байсан л да.